За тэгэхээр та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Өнөөдөр би аимшиг юм ярих гэж байгаа. Мэдээж надад тохиолдсон одоо надад болж исэн аимшиг юмнуудын нэг харсан гэхээсээ илүү мэдэрсэн зүйл байгаа сонссон гэдэг ч юм уу. Яг нэг хажууд хурж ирээд нөгөө чихэн дээр амьсгалдаг гэдэг шиг нэг тэгж мэдэрсэн хоёр зүйл байгаа. За энэ маань болохоор миний хуучин ажилтдаг байсан газар тохиолдож исэн. Тэр газар маань одоо 8-9 жилийн өмнө ажиллаж исэн. Одоо бол хаагдсан гей бар байгаа. Хаан зоо гэдэг нэртэй байсан. Тэгээ локейшныхын хувьд ярих юм бол яг үйлдвэр хуучин бас хаагдсан үйлдвэр шүү дээ. Тэрний яг хаалганых нь эсрэг талд байдаг байсан. Ихэнх хүмүүс ерөнхийдөө бол ороод үдцсэн байт юм билээ. Хүмүүстэй уулзаад одоо жишээ надаас суугаад одоо тийм гей бар байдаг байсан гэсэн гээ эренгууд. Тэр чин гей бар байсан юм уу? Зарим хүмүүс нь мэдэхгүй орчин байдаг байсан юм билээ. За тэгэхээр олон юм яриад ах уу? Аимшигийнхаа бодлоор орцгоё. Эхний бодлоо болохоор би одоо нэр үгүй явчих. Дуулдаг сүнс. Эний тийм яасан бэ гэсэн чинь бид нар тэр үед яг одоо тэнд ажиллаж исэн бүрэлдэхүүнээрээ бөөнөрөө 5 цагт цуглацгаас юу хийх гэж цугсныг би бол одоохондоо сайн санахгүй байна. Ямар ч байсан 6 гэж манай клуб нэгддэг байсан. Тэгээд яг тэрнээс өмнө одоо DJ би өөр бол тухай таксилдаг байсан. Одоо бармен, зөөгч тэгээд одоо угаалга эдэр хийдэг охин маань бөөнөрөө хүрээд ирсэн байсан. Тэгээ яг хурж ирээл бид бөөнөрөө ингээл ангалцаал юм яриад үйжсэн чинь одоо нөгөө DJ-гийнхаа бүүтэн дээр дуу тавьсан байсан. Тэгээ тэр нь яадаг вэ гэхээр одоо флашнасаа дуу тавьчихаар тэр дуу маань ингээ үргэлжлэн явчихдаг гэсэн үг. Интернетээс нэг сет татаж аваад тэрнийг ерөөхдөө тоглоулаа байж исэн чинь яг ингээд нэг тийм шуум орж ирээд нэг парчгансан нэг тийм шуум яг орж ирж байгаа байхгүй. Орж ирснээр тэр цаана нэг амар тийм бүдгхэн, нарийнхан чим шиг тийм хоолоогоор. Гэтэ ингээд хоолойных нь өнгийг сонсвол ерөөдөө хөгшин үнэ. Нэг тийм 70 мал ч юм уу 60 мараа хавцаа насны хүний тийм хоолоогоор. Одоо би яг ингээд санахад тэр нэг үлэмжийн чанар ч юм уу нэг тийм дээр үеийн дуу ингээд эмхтэн хүн баг 30 минут орчим дуулсан 20 минут юм уу. Тэгээ тэр нь яг нэг тийм яг дуугийн тайлбарлаж хэлэхэд хэцүү байна. Ерөнхийдөө та дүлэмжийн чанар ч юм уу эсвэл Gloomy Sunday гэдэг дуу сонсч ийсэн бол тэрний монголчсон хувилбар шиг нэг тийм дуу дуулаад тэгээ хамгийн гол амар юм нь юу байсан бэ гэхээр бид нар ч одоо амар оглуулаа байгаа шүү дээ. Тэгээд манайх дээдэлтэй караоке байдаг гэсэн. Тэгээ зарим нь болохоор караокены шуум орж ирж магадгүй караокед эмхтэн дуулаа сууж иж магадгүй загдгүй гээд ерөнхийдөө нэг тиймэрхүү онолууд дэвшүүлж ихэлсэн. Гэтэ тэр нэг одоо ингээд төсөөлтөө ингээд бөөнөрөө ингээд 7-8 улаан ингээд нэг газар ингээд бэж исэн чинь яг ингээд дууныхын дундуур ингээд нөгөө дуу нь бол яваад байгаа байхгүй чанга яг тэрнийхэн дундуур ингээд парчинсан тэгээ ингээд үгийг ингээд сайн сонсъё гэхээр яг юу дуулаад байгааг нь бол мэддэхгүй. Гэтэ ямар ч байсан нэг юм ингээд дахин давтаал нэг хитгэн үхтэй ч юм шиг яг тэрнийг ингээд дахин давтаал яг тэгээ дуулж исэн нэг тийм үе байдаг. Тэгээд дараа нь болохоор тухайн үед бид нар олоолаа байсан болохоор за юу лээ вэ штэ караокены шуум юм тэгэл согтуу эмхтэн дуулж исэн бэлгүүдээ гэл өнгөрөөсөө. Тэгээ дараа нь яг тэр газар руугаа бид нар өөрсдөө дуулах гээд орсон чинь ерөөдөө тэр караоке маань юу гэдэг 5 цагийн үед ч юм уу 6 цагийн үед ажилдгүй болж таарсан байсан. Тэгэхээр тэр үед ямар нэгэн караокены шуум орж ирээгүй. Тэг нэг тийм сүнс ч юм уу юу ч юу. Одоо бол ингээд хэлэхэд би бас сүнс байсан гэж боддог байхгүй нэг тийм дуулдаг. Бөөнөр найлагчий гэж утсан нэг анаа байсан чинь бид нар нэг караокены ихч байнг ойлгоцсон байсан. Тэгээд мэдэрчээсэн зүйл нь юу вэ гэхээр яг биений хамаг шар ус босоод тэгэд надад бол мэдрэгдэхтэй тэр нэг хүн одоо караокед орж суугаад тийм балаад 30 минутын туршид ингээл юу гэдэг хаягдаж маягдцээ ямар орсон бэлээ ч гэсэн тийм миг дуулаасуу. Тэгээ яг ингээд сонсохоор ямар ч үг байхгүй тийм аялгаутай ч юм уу аялгаугүй ч мэддэхгүй тийм 30 минут дуулаасуугаа та нар юу гэж бодож байна? Би бол тэгж дуулж суухгүй бах тэр бол сүнслээсэн гэж бодсон. За тэгээ хоёр дахь явдал маань тэр үед бид нар шинэ жилийн чимэглэл ажил дээр хийж исэн гэхээр нэг 11 сарын сүүл үе байсан юм уу? Гэтэ яг нэг өдөр судрын тийм амар сайн тод санахгүй л байл л да. Тэгээ тухайн үед болохоор бид нар ажилчдаараа бас дээрээс манай ажилчид үргэжсэн хүмүүсээ дагуулж ирээд бөөнөрөө эртхэн чимэглэлээ дуусгах чи гэж утсан чинь нэлээд удаан чимгэж тараа бөөнөр хонхор болсон ажил дээрээ. Тэгээ заримных нь гэр нь хол болохоор ганцаараа ингэ яаж үлдээгээд
хонуулж ер нь бол сүмстэй гэдгийг ихэнх нь нөгөө гадралдаг мэдэрсэн болохоор тэгээ бөөнөрөө ханиндаа хонохоор болсон. Тэгээ маа найзууд болохоор найзлуучуудаа одоо тайзныхаа одоо төв зааландаа гэх юм уу одоо бодонгуудаа нийлүүлээд унтахаар болсон. Би болохоор нөгөө караокенийхоо өрөөнд тустай тэгээ сингл найзтайгаа ингээ хойлоо унтахаар болоод тэгээд ямар ч гэсэн тэр ингээ 7 цагийн үед байсан юм аа. Манай нэгнийх нь найз залуу амар сандарцсан орж ирдэг байхгүй юу. Тэг ингээ бүр ингээ нүднээс нь ингээ бүр нэг айцсан гэдэг мэддэгдээд тэг ингээ аим хүний нөгөө намайг амар хүчтэй ингээ сэгсчил сэрээгээ тэг би гайхаад яасан бас гэсэн чи юу чи явахгүй болохгүй нэ чидлхүүрээ авчих ямарчсан гаднаасаа өөрөө төгжээ гарчихгүй манайд бол ерөөсөө явахгүй л яасан бэ гэсэн чи мэдгүй мань ерөөсөө төрүүлээ явлаа гэд нилээ айцсан байж яваад гисэн тэгэд гисэн чи нэг л эвгүүснэг тавьчтیں۔ За эн чи яагаад айгаа явчихв гэж доо. Тэгээ уул нь бол би төсөөлөхдөө тэнд ингээд за найзлууны явчлаа гэд 3 хүн үлдсэн гэж бодож ирсэн байхгүй юу. Тэгсэн чи ерөнхийдөө шүн нэг нэгээрээ гарч явсаар хагаад тэр одоо том баарн дотор ингээ 2 хүн үлдсэн байсан би найзтайгаа ойлгохнаа. Тэгээ бит хоёр ингээд юу яж байгаа байхгүй. Цагаа харсан чинь яг 7 илүү 8 цаг үлж ийсэн. Гэгээ орцсон. Тэгээ нөгөө тухайн баармен болохоор одоо ил цонх байхгүй. Тэгээ ерөөсө гэгээ орж ирж байгааг нь мэддэхгүй. Ерөнхийдөө тасарахгүй байсан гэсэн үг. Заална. Тэгээ байжсэн чи яг ингээд миний ингээд яг орон зай мэдрэмжээр тэр нэг юуны хавьяасл юм шиг байгаа. Нэг тийм тайз байдаг гэсэн яг одоо DJ бүүтнийхээ найзууд тайзтай тэрэн дээр үзүүлдэг гэсэн. Яг тэрэн дээр нэг өсгийтэй гутлын одоо ингээ өсгий ингээ тав алхаад эхэлдэг баг. Бүр амар чанга сонсогдоод хажуу талд нь ингээ нэг микрофон бариад хүн ингээ микрофон бариад явж байгаа юм шиг амар чанга сонсогдол. Тэгэл хам би арцганы явчихж байгаа юм чи юу илээ гэж дөө. Тэгээд одоо ботход ингээ 7-8 цагийн үед ингээ одоо намайг маа найз битээр орлож ийн гэхээр нэлээ хүчтэй сүнс байгаа байхгүй. Тэгэл яг дуурч эхлээл доошоо бууж мууж байгаа дуурч байгаа доошоо бууж мууж байгаа сонсогдож эхлээл. Тэгэл ингээ нөгөө нэг техникийн өндөр босоо сандлуудыг ингээ теклүү ингээ нэг нэгээр ингээ цохоо. Тэг ингээ нөгөө техник дээгүүр ингээ нэг одоо миний сонсголын төвшнгөр гэсэн үг шүү дээ. Класс чирээд байгаа байхгүй. Тэг ингээ нэг албаар би ингээ одоо чиний байгаа өрөөлөж очиж шүү дээ мэдгдүүлэх гээд бүр ингээ тэнд байсан хамаагийн мөнгө өнгөчөөд наашаа ирж байгаа нь мэддэгдээд тэгээ би чинь баа найзаас амар сандарцсан. Тэгээ цонхлоо гарахаар гигэ орсон байдаг. Тэр караокенийх нь өрөө болохоор ийм нэг эдээр нэг жижигхэн цонхтой тэрнгээр нэг нар тусаад яг гигэ орсон байна гэдэг нь мэдэгдэжсэн. Тэгээ ингээ бүр сандраа салгалаад тэгээ нөгөө харахгүй байгаа штэ миний төсөөлд ингээл нэг улаан палаачтай нэг тийм улаан төвбөлтэй л анаа яваад байгаа юм санагдаад байгаа байхгүй. Тэгээ миний ингээ зүрх ингээ бүр савлцсан. За ингээл хурж ирээл яг хаалганы өмнө зөксөл хаалган гол ороод ир хөдөө гэдгээс бүр ингээд сүнсээ залхилж байгаа юм чи. Тэгээ ядж яхад ингээд би ганцаараа сонсоод юм уу гэсэн чи үгүй миний хажууд байж ирсэн найз бас давхар сонсоод тэгээ хоёулаа ингээд бөмбөнтлээ хайцаа яах вэ гэд. Тэгээ байж ирсэн чи гинт ингээд манай ээж надад хэлчихсэн байхгүй ингээд сүнс хүмүүс ч юм уу эсвэл тийм хий юмнууд өөрөөс нь айхгүй байна гэдэг илэрхийлэх юм бол ер нь оролддгүй маа гэдэг үг гинт санаанд ороод тэгээ би ч нэг учиргүй зайл мэлгүй өрөлтөн чамаас байхгүй чи өстө энэ нэрийн өрөөнд ингээ ороод ирэх юм бол би чамаг одоо яан маань гэсэн одоо бол санахгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн амар тийм сүрдүүлгийн үгээр орилоод гисэн чи яг алхаж ирж байгаа тэр караокены битээр байсан өрөөний урд зогсоод алга болчтیں۔ Тэгээд ингээд хэсэг хугацаанд ингээ шоконд орчих байгаа байхгүй ойлаа. Юу болчих вэ гээд. Тэгээ за ямар ч гэсэн эндээс хурдан гаръя гэж бодоод тэгээ би яг ингээ гарахтаа нөгөө 3 мэн одоо сонсоогүй бахта битээр л 3 хүн үлдсэн гэж ойлгоцсон. 3 найз маань сонсоогүй бахта битээр сонсчлоо доо гэж бодвол очоод ингээд тэр чинь ингээд тасарахгүй байгаа шүү дээ. Одоо мейн заал нь. Тэгээ ингээд утасныхаа гэрлээс авал ингээд салгалцсан 2 гар ингээд гараад утсан чи хинч байхгүй бүгдээрээ бүр ядж яхад хувц өмсөж ирсэн бол тэдрэг үлдээгээд тэгээ харахад ингээд нилээ сандарцсан гарсан байгаа байхгүй. Цүү заримынхаа цөөх мөнгө нь үлдсэн. Тэгээ ингээд яах гэж тийшээ орсон бэ гэсэн чи би бас дээгүүрхээ тэнд ингээд үлдээсэн байгаа. Гадуур хувцас үлдээсэн гэсэн үг. Тэгээ гадуур хувцас заавал авахгүй бол хөлдөж өгнө штэ. Тэгээ гэрлээ тусгаал очисон ч ерөнхийдөө бидний цэвэрлээ тавьсан байсан юмнуудыг нураацсан. Би яг хүүртгээ нөгөө нэг бартендерийн нэг юм юу идэв штэ. Тек идэв штэ. Техникийн доор үлдээсэн байсан. Тэрнгээр газ тойрч аваад
Тэгээд куртгийг татаад авахгүйсэн чинь нэг уцч юу хадаас мадаас ч юм уу нэг юм тэгэлцээ. Яаж яах татагт авдггүй. Тэгээд амар сандарсан байгаа штэ нөгөөдгөө авах гал татаад байдаг. Яг ингээд хажууханд нэг тамхины үр байдаг. Тамхины үрэн дотор эмхтэн хүн инээгээд идэм бүр ингээд. Яа тэр бүр ингээд нэг тийм нарийнхан сөнгөцсөн нэг тийм балиар хоолойтой. Тэгснээ ингээд инээж байгаа нэгээд яг тухайн үед мий чих ингээд цөөрөөдөө сонсогдоод. Тэг би найзаас асуудаг байхгүй чи сая инээс нэг сонсноо гэсэн чинь маа найз яг техник цаатал доошоо сууцсан хурдан гарилдаад хүч хурдан куртг авчихлаа скол нүцгэн гарыг буцаж хурж ирэхтэй аав орой хурж ирэхтэй аавъя гээд тэгээ би ямарч исэн тойрч гүүж гараад битээр одоо баараа түвжээд тэгээ гарч исэн түүх үедээ. Тэгээ ерөнхийдөө одоо тэр газар маань одоо ажиллахаа болцсон байгаа ч гэсэн тэнд ингээд орж исэн одоо үйлчлүүлж исэн хүмүүс маань ихэнх нь заримдаа ингээд нэлээд согтуу байхтаа гэдэг ч юм уу сүнс хүмүүс ингээд мэдэрч исэн тохиолдлууд одоо биднэрт ярьдаг ч юм уу тийм тохиолдол зөндөө байсан. За хэрвээ та ингээд бүгд үзэж байгаа та бүгд дундаас тэр ханзаа гэдэг газар руу ороод надтай адилхан сүнс мэдэрч исэн ч юм уу сонсч исэн тохиолдол байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээ энэ удаагийн сүнстэй бичлэг маань дуслаа. Баяртай.